өрг имэн үзүүлж байна. Үзэгч та бүхнийхээ орой амгалан айлтгая. Өрөг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаа уул уурхай хүн дүлдүрийн сайд Ганбаатартай ярилцахаар өрсөн байна. Бидэнд цаг гаргасан баярлалаа тийм. Өрсөнд баярлалаа. Биржээр нүүрсээ арилжаалдаг болсноос эхлээл Монгол Улсын орж ирж байгаа орлого өсөж байна. 4 сарын 15-ны байдлаар 18 сая тонн нүүрс экспортлсон байна. Тийм шүү дээ. Нүүрс тээврийн компанитай хүмүүс л одоо хамгийн баян байна гэдэгээрээ шуум гарсан. Миний нэг найз манад тэр би нэг 2 машин явуулдаг байсан юм а. Тэгээд чи сайд болоод одоо ингээд машинч байхгүй, орлогоч байхгүй боллоо гэх жишээ нь тий. Тэр их бойкот чи над руу ирнэ. Өрхөд очиж байгаа орлогот ч гэх юм уу те амжиргаанд энэ нөлөөлөхгүй байна л та. Хөдөлжиж л амьдрах шүү дээ. Бүтээгээд ч одоо явахгүй байна л та. Би зүгээр бас ингээд тантай адилхан шүүмжлээ суугаш ямар ажил хийж байгаа талаас нь хэлье. Би ч 1997 оноос 15 хүртэл бизнесийн салбарт байлаа шүү дээ. За 2023 оны нүүрсний экспорт 70 сая тонн буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Тэгээ энэ хэмжээ ингэж огцом өсөхөд юу нөлөөлсөн бэ? Тэгээ энэ оны төлөвлөгөө бас яг 23 он шиг өндөр тавьчихсан байгаа. Гэхдээ тээврийн холболт дээр асуудал байгаад тах шиг байна. Төлөвлөгөөндөө хүрч чадах уу гэдэг асуултаар ярилцлага хэлье. За хоёрдугаар асуултнаас эхлээд хариулъя те. Өнөөдөр за ингээд 4 сарын 15, 4 сарын 1-ээр бид ингээд мэдээ нэг 15 хоногоор статистик ерөнхий газраар гайлын ерөнхий газрын мэдээнүүдийг нэгтгэхэд гаргадаг юм. Тэгэхээр зүгээр нэг тоо хэлэхэд бол 2023 оны 1 сарын 1-ээс 4 сарын 1-ний хооронд нийт экспортс нүүрсний хэмжээнийг ойролцоогоор шүү. Би бүр нарийн биш ойролцоогоор нэг 14 сая тонн нүүрс экспортлжсэн бол 24 оны 1 сарын 1-ээс 24 оны 4 сарын 15-ны байдлаар 18 сая тонн нүүрс экспортлсон байна. Ингээд 4 сая тонноор илүү нүүрс экспортлсон байгаа. За тухайн үед бид нэр биржээр нэг за 1 сарын 23 оны 1 сарын 1-ээс 4 сарын 1 хүртэл нэг за нэг 700-аад сая тонн нүүрс биржээр зарагдчихсан бол одоо бид бараг 4 сая тонн нүүрс биржээр зарж байгаа. За бараг 5 сая руу ч төгсөж байгаа. Биржээр зарж байна гэсэн үг. Энэ маш одоо 4-5 дахин биржийн худалдаа ихссэн байгаа. За 70 сая тонн нүүрс яагаад ийм огцом өсч байгаа те 19 онд л түүхний дээд талын одоо мэдээ буюу ойролцоогоор 34-35 сая тонн нүүрс экспортлдог байсан бол шууд даблтцсан. Тэгээ мэдээж 2021 22 онд нөгөө ковидтэй учраас унтсан байсан тийм. Тэгэхээр энэ 3-4 шалтгаантай. Нэгдүгээрт бүтээн диктатарт болсон ковидын үед нүүрс экспортлох асуудал нь ер нь бол одоо уурхаанууд нь ялангуяа дулааны эрчим хүчний уурхаанууд бол нүүрсгүй болсон байсан. Мэдээж бас одоо энэ ган үйлдвэрлэдэг гангийн компаниуд бас нүүрсний нөөцгүй одоо ковидос болоод хэлүүдтэй маш чанга хатуу дэглэмтэй байсан учраас тэр нэгдүгürt нөлөөсөн. Тухайн үед одоо манайх энэ нүүрс чинь одоо $400 байхад ч манайх чинь бараг $70-оос 16% хямдралтай ач үлээвтэй $80-оос ингээд та бүхэн дээр сонсголын үеэр сонссон байх. Орж ирж байгаа нүүрс авах гэж байгаа хүмүүс маань хэн нэгэн дараагаар дамждаг ч юм уу те систем нь өөрөө ойлгомжгүй. Тэгээ хин гэдэг хүнтэй уулзчих нүүрсний гэрээ хийх вэ гэдэг л ийм л одоо асуудалтай байсан. Нэг хүн тийм хүн таньдаг хүнээр дамжуулах юм уу эсвэл нэг дараагаар дамжуулах юм уу гэд ямар ч тоглоомын дүрм өөрөө ойлгомжгүй. Тийм учраас хүмүүс нүүрс авах гэж байгаа сонирхолтой аж ахуй нэгжүүд бүгд амт хятад улсын Вьетнамын гэдэг юм уу те өөр улсуудын хүмүүс ирээд бол юу ч ойлгохгүй буцаа явчихна гэсэн үг. Тэгээд яг авдаг нэг хэдэн компаниуд нь аавна. За тэгээд энэ бол их тунгалаг болсон 23 онд. Тунгалаг гэдэг нь ойлгомжтой. Биржээ арилж байна. Биржээ арилж байгаа өөрөө нөгөө соёлоо тогтоочно. Тэгэхээр хүн одоо нүүрс худалдаж авах гэж байгаа ямар нэгэн харилцагч хурж ирээд ойлгомжтой $180, $190 тий. Тэгээд за хагас когцсон нүүрс бол нэг $120, эрчим хүчний нүүрс бол нэг $70. Би тэр үеийн үнийг ярьж шүү тий. Зарим хүмүүс нь хямдхан аваад идэг. Би өөрөө үнэтэй авах магадaltaй. Тэгээд цаашаа зарыг ихлээр нөгөө хямдхан авсан хүмүүс нь цаашаага үнийн нөгөө ямар ч зах зээл өөрөө ойлгомжгүй тийм үү. Тэгэхээр биржийн нүүрсээ зараад Монголын нүүрсийг ойлгомжтой болсон. Тэгээ энэ өөрөө нөлөөлсөн. Одоо ямар үнээр зарагдчихэв бирж дээр? За ингээд 70 сая тонн руу очисон гэсэн үг тийм. Хамгийн гол нь бүгд хятад ард улсын эрэлт их өндөр байсан гэсэн үг.
Тэгээд за өнөөдөр бол зах зээлийн үн бол буусан. Цаанд одоо дэлхийн зах зээлийн үн ярьж байна те. Одоо яг далайн бомбд дээр байгаа үнийг зарладаг шүү дээ. Далайн бомбд дээр байгаа үн. Тэр ойролцоогоор за манайх бол нэг SX call гэдэг одоо хятадын тэр үнийг голцоо барьдаг. Тэн дээр бол нэг ойролцоогоор когцсон нүүрс нэг $190 байгаа. Манай бирж үн 175, 180, заримдаа 170 гэдэг ингээд хэдэн оролцогч оролцсноос шалтгаалаад те үн өөрөө 3-4 оролцогч оролцвол нэг $10 өссөн, 4-5 оролцогч оролцвол нэг $15 ч юм өссөн те. За тэгээд хагас когцсон нүүрс бол нэг ойролцоогоор $120. За тэгээд эрчим хүчний зүүр нүүрс нэг ойролцоогоор ярьж байгаа шүү $60. Одоо тэгэхээр албарлаж байгаа тээвэрлэлтэнд гарч байгаа бүх нүүрс биржээр арилжаалагдаж байгаа гэсэн үг үү? Тодорхой хувь нь үү? Үгүй ээ. Манай биржийн тухай хууль маань зөвхөн одоо төрийн оролцоотой аж ахуй нэгжүүд заавал биржээр нүүрсээр зарах хуультай. Хууль нь өөрөө ийм. Тэгэхээр эн чинь нийт гаргаж байгаа нүүрсний одоо 70 сая тонн нүүрсний ойролцоогоор 35 сая тонныг төрийн оролцоотой компаниуд экспортлсон. Үйлдэлсний хувийн компаниуд экспортлж байгаа. Нийт экспортын 50% нь энэ жил биржээр зарна. Нодлон бол бид 30% зарна гэж та миний ярьцлагуудыг бол их сонссон байх тийм. Одоо биднэд 50% зарна. Яагаад 100 биш вэ гэдгийг би бас тайлбарласан тийм. Нэг урт хугацааны гэрээнүүд байгаа. Чин нэг хууль гараад гэрээгээ өөрчилждэг бол манайхтай хинч харьцахгүй шүү дээ тийм. Ямар ч докторгүй болно гэсэн үг. Тэгэхээр хууль маань өөрөө гарна. Гэхдээ хуулиас өмнө байж хийсэн гэрээнүүдийг бол бид хүндэтгэж үзэж байгаа гэсэн үг. Энэ жилийн хувьд харин тээврийн холболт дээр асуудал байна. Тэгэхээр төлөвлөгөөндөө хүрч чадах уу? Би сая таны нөгөө асуултанд 2 дахь нэхлээ хариулахдаа 4 сарын байдлаар би 4 сая тонн нүүрсээс илүү экспортлоод байгааг танд бол хэлсэн дээ. Би бол хэмжээ бол хангалттай хүрнэ гэдэгт бол итгэлтэй байна. Хүрнэ. Зүгээр олж байгаа мөнгө нүүрс экспортлоод олж байгаа мөнгө маань нодлонгийн 70 сая тонн нүүрс зарсан мөнгөтэй харьцуулахад арай бага мөнгө олох болов. Тэг их хэмжээгээр биш те. Гэхдээ арай жоохон бага болох болов гэж одоо дэлхийн зах зээлийн нүүрсний үн жоох одоо бууж байгаа учраас би хэлж байгаа. Нөгөө алдагдсан боломжийг өртөг гэж ярьдаг шиг одоо ингээд биржээр нүүрсээ арилжаалдаг болсноос эхлээл бидний орлого өсөж чинь 2 дахин өсчлөө. Хулгайг хяндаг боллоо шүү дээ. Энийн шиг одоо манай 2 дахь том экспортын бүтээгдэхүүн бол зис. Эрдэнэтийн зэсийг бид нар ингээд хэдийн хэмжээгээр ямар үнээр арилжаалж байгааг ер нь хулгай орохгүй байгааг хянах боломжтой юу? Хянаж байгаа юу? За зэсийн хувьд бол нүүрсээс арай жоохон өөр. Тэ нүүрсээс бол хамаагүй өөр. Яг тэгэхээр зэсийг бид зэсээ Лондонгийн биржийн үнээр зарч чадчихаа. Тэгээ одоо юу гэдэг нь $400 байх дархан $60 зараад байна шүү дээ. Дэлхийн зах зээлийн үнд нүүрсийг хэлж байгаа юм тэ. Гэтэл зэс бол өөрөө Лондонгийн биржийн үнээр зардаг. Гэхдээ тодорхой хэмжээний хасалтуудыг хийдэг шүү. Тэр ямар хасалтууд тэгэхээр ер нь дэлхийн бүхэл одоо баяжмлуудыг зарахтаа зэсийн баяжмлыг одоо зарахтаа тодорхой хэмжээний хасалтуудыг хийдэг. Тэр жишгийн дагуу хасалтуудыг хийгээд зардаг. Гэхдээ бид ямар зорилт тавьж байгаа гэвэл тэр хасалтуудыг маш бага хийгээд Лондонгийн биржийн үннээс үнэтэйгээр биржээр зарахыг хүсэж байгаа. Гэхдээ энэ удаа бид нар Эрдэнэ төлөвлөрийн 5-аас 10% л зарна. Одоо Эрдэнэ төлөвлөр маань ойролцоогоор нэг 500 за 600 мянган тонн зэсийн баяжмал зардаг бол бид тэрний 10%-ийг нь одоо максимумда 10%. Яагаад гэвэл бас л адилхан Эрдэнэ төлөвлөр маань одоо зэсээ бүгдийг ингээд 2-3 жилийн хугацаатаагаар гэрэлцсэн байдаг гэсэн үг тийм. Үнийн хувьд бол хяналт тавьж чаддгаа гэсэн үг юм байна шүү дээ. Үн бол яг Лондонгийн бирж үнээр зардаг учраас тэр бол уул нь бол одоо нөгөө нүүрстэй адилхан биш те. Зэс маань өөрөө нэг Эрдэнэ төлөвлөрийн бол нэг 22-оос 23% агуулгатай зэстэй. Тэгээд юуных оюу толгох бол өөр шүү дээ. Тэнд бол манайх Эрдэнэ төлөвлөрөөс 19% амнаа тавьдаг. Энэ бол маш дэлхийн жишгээс баг 2 дахин илүү орёлтыг бол авч байгаа. Оюу толгойн хувьд бол 5% тогтворжуулалтын гэрээтэй. Тэгээ энэ бол бас л харамсалтай зүйл. За нүүрсэн дээр бид нэр биржээр зарснаар Монгол улсад ямар ач холбогдолтой вэ гэхлээр цаашдаа бид нэр зэсийг энэ одоо алхам явж штэ 10% зарна. Цаашдаа одоо оюу толгой компани жишээлбэл 34% нийт борлуулалт. Гэхдээ гэрээний дотор бол борлуулалтынхаа асуудлыг бол оюу толгой компани өөрөө шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Гэхдээ бид баг багаар алхахыг хүсэж байгаа. Би бол одоо
оюутлогоо компани руу бол оюу толгойлол руу ч явуулж байгаа, ирээ орлон ч явуулж байгаа толгоор өмнө те. Одоо биржээр зарахад одоо дэмжлэг үзүүлж оролцооч гэдэг. Гэхдээ бид судалж гин энэ жилдээ бид бүх юугаа одоо гэрээлцэн байна. Дараа жилээс бид судалж байгаад оролцохыг хичээнэ гэсэн ийм асуулт хариултууд ирдэг. Энэ нь бол тэгээд зэсээ биржээр зарна гэдэг бол. Тэгэхээр зэсээ бирж рүү оруулна гэдэг нь зөвхөн оюутлагын зэсэл орно гэсэн үг юм уу? Эрдэнтийн ч гэсэн орно гэсэн үг үү те? Зөвхөн эрдэнтийнхийг энэ жил зарна гэсэн үг шүү. Тэгэхээр ямар давуу тал үүсэж байгаа гэсэн үг юм? Давуу тал нь за би одоо зарцсныхын дараа нь одоо харьцуулж байгаа хэлнэ те. Давуу тал нь өнөөдрийн орж ирж байгаа мөнгнөөс 10-20% нэмэгдэл мөнгийг бид олно гэсэн үг. Одоо бид зэсийн үнэ зарлахдаа хамгийн бага одоо Лондонгийн биржийн үнийг тавина шүү дээ. Тэр чинь ингээд 2 оролцогч оролцохгүй 3-4 оролцогч оролцсон тэр хүмүүс хамгийн багадаа $5 өргөн нөгөө журмаараа. Тэгээд тэгэхээр хоорондын өрсөлдөөн бий болно. Манай зүгээр нэг жишээ хэлэхэд бол манай Эрдэнтийн болоод оюутлогын зэс хаттын зэс хайлуулах үйлдвэрүүдэд бол олддоггүй. Одоо олддоггүй гэсэн үг тийм. Манай зэсийн баяжмал бол өөрөө тийм хэрэлттэй байх нь шүү дээ. Одоо 10 хүн авахыг хүсэж хахад 5-д нь олдвол үлдсэн 5-д нь олддоггүй. Тэгэхээр тэр 5 хүн хаанаас авж ийн гэвэл одоо юу гэдэг нь те өмнөд Америкийн бүгд одоо тэр Перу, Чили гэдэг юм уу те Конго гэдэг юм уу. Ийм улсуудаас тэр баяжмлаа авч байгаа гэсэн үг. Тэгэхээр манай баяжмлыг авах сонирхол их байна. Энд чинь эрэлт нийлүүлэлтэн дээр тогтох ёстой шүү дээ. Тэгэхээр манайх бол яг хажууд нь байна шүү дээ. Одоо том зах зээлийн хажууд нь Чили, Перу, Конго үл тэд нар тээвэрлэлт мэвэрлэлт гэх зөндөө асуудлууд үүссэн цаг хугацаа гэдэг. Тэрнээс гадна манай зэсийн баяжмлын ер нь дагалдах хорт бодисын хэмжээ ч гэсэн бусдаагаа бодвол хамаагүй бага. Тэгэхээр энэ зүгээр яг би нүүрс рүүгээ буцаад ороход бол биржийг нүүрсээр зарахад бол тийм амархан байгаагүй шүү. Тийм амархан зүгээр нэг ингэж болцсон юм биш. Засгийн газрын уралдаан дээр ч гэсэн тэр өнөөдрийг хүртэл ч гэсэн тэр амархан байгаагүй гэдэг нь асуудал юун дээр бэ? Айгүй их орон дайралт ирдэг. Дотоодоос уу? Гадаадаас. Гадаадд бол энэ 4-5 удаа нүүрс биржийн ажиллагааг нь одоо бойкотлъя, авахгүй бай. Биржийн үйл ажиллагаанд нь оролцохгүй бай гэдэг одоо асуудал одоо энэ өвөр Монголд бол 3-4 удаа болсон шүү дээ бүр. Хямдхан аваа сурчихсан. Нөгөө нэг тээвэр мэвэрлтийн асуудлууд нь дандаа тэр аймагтны шингэдэг ч юм уу те тэр асуудал нь тэр их бойкот чи над руу ирнэ. Хүмүүстээр дамжаад. За зарим уучлаарай зүгээр хэвлэл мэдээлэлээр дамжаад ч гэсэн над руу ирнэ. За засгийн газрын уралдаан дээр ч гэсэн одоо тэр бойкотын асуудлууд чинь зарим сайд нар сонсно. Тэгэн гутлаа Ганбаатар энэ бирж чинь бүтэх юм уу бүтэхгүй юм уу? Бүтэхгүй шүү дээ. Одоо энэ ч одоо утахгүй одоо бүр одоо юу ямар ч одоо юуг ингээ фейлдэд бүр байхгүй болно шүү гэдэг юм зүйл зөндөөл. Тэгэл намайг ингээ засгийн газрын уралдаанаас гараад ирэхлээр сэтгүүлчнэр яг тухайн үед шүү дээ. Тухайн үед сэтгүүлчнэр хурж ирээд үгүй та ингээд над биржээр нүүрсээр зарна гэсэн урд чи одоо жолооч нар чинь бослог гаргаж чинь тэр худалдаа авж байгаа хүмүүс чинь бүгдөө юу атсан байна. Биржийн үйл ажиллагаанд оролцохгүй гэж чинь байгалах шиг байна л та 35 мянган жолооч ажилгүй боллоо. Хятадын компаниуд л тээврийг аваад байна гэдэг. Үгүй тэгэл Эрдэс там долгоо компани тэрийг өөрсдөө шийдвэрлэж байгаа шүү дээ. Компаниуд нь Energy Resource, MAC Эрдэс там долгоо. Тэгэхгүй бол тэр чинь нүүрснийхээ үннээс 2-3 дахин илүү тээвэртэй. Тийм байж болох уу? Нүүрс нь өөрөө $60, тээвэр нь $120, $30. Тэгэхээр тэнд чинь тийм байж болохгүй шүү дээ. Эдгээр километр газар. Яг бодит үнэ нь $13 байгаа байхгүй юу? Бодит тээврийн зардал нь. Хувийн компаниуд хажуудалд нь $13 тээврээ хийгээд идэг. Эрдэс таван толгойн компани $100 тээврээ хийлбэрлэж байж болохгүй шүү дээ. Гэх жишээний иймэрхүү одоо дайралтууд над руу ирдэг. Одоо хэвлэл мэдээллийнхэнд одоо буруу зүрх ойлгуулад одоо засгийн уралдаан дээр асуултуудыг гараад ирэхэд над руу одоо янз янзын байдлаар дайруулдаг ч юм уу тий. Ер нь тэгээд тэр дундын нөгөө цагаан хатнаас ч гэсэн ялгаагүй эндээс чинь мөнгө олж амьдрдаг маш олон одоо хүмүүс байсан шүү дээ. Тэр үтгээл одоо миний нэг таньдаг нүүрс тээврийн компанитай хүмүүс л одоо хамгийн баян байна гэдэг яриа шуум гарсан. Миний нэг таньдаг одоо нэг багын одоо нэг найз манад тэр ихэд би нэг 2 машин явуулдаг байсан юм а. Тэгээд чи сайд болоод одоо ингээд машинч байхгүй орлогоч байхгүй боллоо гэх жишээний тий. Тэгэхээр энэ чи өөрөө би учиргүй машинд бол оролцохгүй л дээ. Би чинь урхан сайд учраас юу гэдэл тэгэл тэр нэг сийж өвшөөрөл машинд одоо тэр чин зам тээврийн яам юугаараа тэр замжаал явж байгаа. Тэгэхээр манай гаргаж байгаа бодлого өөрөө тууштай байсан шүү гэдгийг би хэлж байгаа.
Гэхдээ мэдээж бүх зүйл сайхан бол биш байгаа. Хүргэлтэн дээр асуудлууд үүсэж байгаа. Таны хэлж байгаа. Гэхдээ Монгол улс 30,000 жолоочоор машинаар зөөдөг байж байгаа. Одоо 2-3 мянга болцсон гэхээр тэрэн дээр яаж менежмент хийж байгаа гэсэн үг үү? яаж хийж байгааг бол Эдис Тавталгаа компани захирал Ганбатаас асуух хэрэгтэй. Energy Resource компаниас асуух хэрэгтэй. Бид одоо юу гэдэг нь яг яамны сайн шийддэг байсанд болиулсан гэсэн үг. Тийм зүйл байхгүй. За энэ бол уурхаа өөрөө мэдээд хинээр яаж тээвэрлэхээ уурхаа өөрөө мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээл нэг яам оролцоол эсвэл одоо зам тээвэр яам оролцоол, уул уурхаа яам оролцоол те засгийн газар энэ чинь уурхаа өөрөө менежмент хийж байгаа шүү дээ. Засгийн газар чинь бодлого тодорхойлдог болохоос биш хинд чи $13 тээвэрлэл, чи $20 тээвэрлэл энийг яриа сууж идэг ийм яам дэлхийд байхгүй шүү дээ. Тийм байж болохгүй. Энэ бол бизнесийн асуудал. Тий. За танай намын эх баригчид одоо ингээд нүүрсний тээврийг, нүүрсний борлуулалтыг 2 дахин өсөглөө, Монголд гадаад валютын нөөц өслөө гэж яриад байдаг. Гэтэл иргэдэд хөрөхөд очиж байгаа орлогот ч гэх юм уу те амжиргаанд энэ нөлөөлөхгүй байна л да. Би яг энэ асуудлаар бол сангийн сайдаас асууж л байсан. Таныг эдийн засгийн орооны дараагаар ажиллаж исэн болохоор энэ асуултыг бас асуумаар байна. Гадаад валютын нөөц нь өсөд байхад Монгол банкны бодлогын хүү буурахгүй байгаа болохоор зээлийн хүү өндөр байгаа даа л та. Энийг яаж буулгах боломжтой? Маш зөв цэгийг олж харсан байна та. Тэгэхээр үнэхээр ингээд том тоо яриад идэх те. Төр одоо гэдэг нь 16 онд би анх гишүүн болж байхад бол төсөв нэг 7-8 их найдаар батлагддаг байсан. Одоо 27 их найд болоод нэлээд өссөн л доо. Тэр хэмжээгээр яг эдийн засаг өссөн үг үл өссөн. Одоо эдийн засаг өснө гэдэг нь манай дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн байна шүү дээ тий. Та бас нүүрс одоо 36 сая тонн нүүрс гаргадаг гэсэн бол 70 боллоо. Иргэдийн амжиргаанд яагаад ирэхгүй байгаа гэдэг бол таны түрүүний хэлсэн шалтгаан тий. Бодлогын хүү өндөр байхлаар банкуд бизнесийн зээлийг одоо эрсдэл үүсэж гаргах сонирхолгүй. Тэр банк эрсдэл үүсэж зээл өгснөөсөө илүү Монгол банкнд 13% одоо хүүтэйгээр байршуулж шít. Тэгэхээр дөрөв Монгол банк ямар ч асуудалгүй 13% бодлогын хүү өгч шít. Тэгэхээр энэ өөрөө одоо Монгол банкн дээр бараг 10 их найт төгрөг өргөдлөгдсөн байна. 10 их найт төгрөг гэдэг бол уулын зах зээл дээр эргэж явах ёстой мөнгөлтөө. Банкуд бүх ямар ч эрсдэлгүй бизнес хийнэ гэж байхгүй шít. Банк ч гэсэн тэр зээл өгөхтэй эрсдэл үүрэх ёстой уулна. Гэтэл ямар ч эрсдэлгүй байна гэдэг өөрөө ингээд эдийн засгийг боомлж байгаа. Тэр хэмжээгээр ард иргэдийн юунд юм очихгүй байна. За энэ өөрөө нэгдүгээр асуудал байна. За хоёрдугаарт ер нь зүгээр за хатуу хууг байж магадгүй. Ер нь бол хөдөлмөрлж л амьдрах шүү дээ. Ийм нийгэм л цаашаа хөгждөг. Тэгэхгүй бол тэгэл амар хэлбэр амьдралыг хайсан гэдэг юм уу? Эсвэл одоо сошиал бие биенээ шүүмжилдэг ч гэдэг юм уу те. Одоо нэг тийм бүтээлч биш байдал өөрөө бид нарыг бол үнэхээр одоо идэж байгаа. Тэгэхээр хүн бүтээж бий болгож иж одоо амьдрдаг тэгжиж тэрний төлөө л одоо бизнес явдаг. Тийм л одоо нийгэм бий болгох шүү дээ. Өглөө эрт босч орой унтжиж энэ нийгэм цаашаага сайжирна. Бүтээгээд ч одоо явахгүй байл та. Тэр цагт одоо тийм иргэдийг тийм болгож бол болохгүй. Хөдөлмөрлөн гэдэг одоо хүний хөдөлмөр болоод бизнесийн тэр одоо тэр нэг юм эрсдэлтэх одоо чадвар шүү дээ. Эрсдэлтэх чадвар. Энэ дээр л одоо хүний амьдрал сайхан амьдрал тогтдог. Хүн ийм ажлыг би нэг хэв цэмэрлэгээний газар хийгээд үзье. Тэ? Эсвэл би нэг жижиг ресторан ажиллуулад үзье гэх тэр хүн бодож шүү дээ. Тэгээд тэр банкнаас зээл авч гин. Тэгээд тэрний төлөө хүн ажиллуулж гин. Тэрний төлөө эрт босч гин. Тэр өөрөө хүмүүсийн амьдралын гол утга учир байна. Түүнээс би ингээд ядраад байна. Нэг юу гэдгийг нэг өөр аргаар мөнгө олох гэдэг юм уу. Тийм байдалтай ард иргэдийг ингэх юм бол энэ бидний бүр өөр чиглэл рүү л явж байгааг харуулж байгаа. Бизнес хийхэд за тэр зээл олдохгүй байна. Зээлийн хүү өндөр байна. Түүнээс гадна хүний нөөцийн асуудал бас их байгаа юм л та. Хүний нөөцийн яг цонх үе таарчсан. Мөнгөнөөс илүү хүн олж ажилуулах нь өөрөө бизнес эрхлэгчдэд хамгийн том проблем болсон юм лээ. Яг энийг бид нар засгийн хуралдаан дээр ярилцаад маш олон талаас нь яриад би зүгээр бас ингээд тантай адилхан шүүмжлээ суугаш ямар ажил хийж байгаа талаас нь хэлээ те. Тэгэхээр урд нь бол одоо үйлчлэгийн салбарт те аялал жуулчлалын одоо босод үйлчлэгийн салбаруудад
ковоттой байсан бол энэ ковотыг бол цуцалсан шүү. Гадаад ажилчдын ковот. За уул уурхайн салбарт болоод томоохон одоо юунуудад бол энэ бол хэвээрээ хадгалагдаж байгаа. Одоо дүүрэн юу гэдэг ямар ч хяналтгүйгээр хүн орж ирнэ гэсэн бол үгүй шүү дээ. Тэрнээс гадна ажил орж ирж байгаа хүмүүсийн нөгөө нэг цалингийн доод хэмжээг 2-оор үржүүлж үлээ төлбөр төлдөг те тэрийг бол 50% хүртэл бууруулсан байгаа. Нэг хүн одоо юу гэдэг хүмүүс ингээд чамайг би ажилд авлаа гэж хэлдэг байсан бол би та манад ажилд орооч гэж гуйдаг болчихсон. хэлдэг болсон. Энэ өөрөө миний үед бол те одоо миний үед одоо нэг жолооч авахд 20 хүн ирдэг байлаа шүү дээ. Миний үед гэдэг нь уучлаарай би одоо 15 оноос өмнөхийг хэлж байгаа юм. Тэ одоо би чинь 1997 оноос 15 он хүртэл бизнесийн салбарт байлаа шүү дээ. Хүмүүсийн хөдөлмөрийн адагшаа дайж байгаа. Тийм. Хөдөлмөр тэр чинь юу хэлж байгаа юм гэхэлэр бас бид манай улсын хөдөлмөр хийх чадвар, дасан зохицох чадвар сайн байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ цалин сайн байвал их орондоо л үлдэхийг бодож шүү дээ. Үгүй тийм. Тэгэхээр бусад улсуудад жишээлбэл одоо бусад одоо Африкийн гэдэг юм уу, Зүүн Азийн улсууд бол манайх шиг одоо тийм мундаг одоо жишээл Австралид барилга барьж байгаа залуучууд бол үнэхээр гайхагдаж байна гэж хэлээ. Одоо хөрөнгө оруулалтын гэрээг зурхтаа амнат нь ягаад юм өөр байдаг? Эрдэнтээс 19% аавна, оюутлогоос 5% аавна гэж хуулийн дээр заалт бол байхгүй шүү дээ. Хуулийн заалтаараа бол оюут толгой 19%-ийг төлөх ёстой. Яг уу тий одоо бодоод үзэхээр хуулиараа л зохицуулагдчих байх ёстой байтал ягаад өөр тогтцоод ингээд араас нь маргаа өрнөд хугацаа алдаад байт юм бэ л. Ахаал тэрийг тавтаад яриад ямаргүй байна л та. Монголчууд дэлхийн стандартаас доогуур одоо шатхуу эргэлж байна. Одоо та ингээ очиод 92 авахд 2 сонголт байгаа танд. За евро 2 англи 92 бас байгаа. 2390 гэдэг. Евро 5 английнх нь 92 нь 2600 700 800 төгрөгөөр байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл олголт юу ямар төвшөнд явагдаж байгаа вэ? Гадуур таныг одоо ингээд хятадуудад Монголын газар нутгийг зарж дууслаа гэсэн яриа явуулсан. Та түрүү ингээд Эрдэнэ төлөвлөрийн бүтээгдэхүүний экспортлж байгаа бүтээгдэхүүний амнаатын татвар 19% дэлхийн зах зээлээс 2 дахин өндрөө гэж нь оюутлогоо 5 харамсалтай байна гэжсэн. Ер нь ийм стратегийн томоохон уул уурхайн компаниудын одоо хөрөнгө оруулалтын гэрээг зурхтаа амнаат нь ягаад ийм өөр байдаг? Одоо нөө Петро Чайна дайчин тамсаг дээр ч гэсэн татварын маргаантай байгаа. Оюутлогоо дээр ч татварын маргаан одоо ингээд манай улсад үргэлжлээл явж байна. Амнаатыг яаж тогтоодог юм? Одоо юу тухайн үед одоо 2007 онд 2008 онд тэр гэрээг хийхдээ оюутлогоо дээр тэр үед л тэр амнаатыг 5% дээр барина гэж хийцэн байхгүй юу? Түүнээс 19%-ийг хин нэгэн хүн тогтоогоогүй. Энэ бол хуулиараа. Одоо ашигт малтмлын хуулиараа 19%-ийг бол авч байгаа. Түүнээс оюут толгой бол өөрөө доктортой юм хөрөнгө оруулалтын гэрээтэй биш үү? Энэ гэрээн дээр л 5% гэдгээ зааж байгаа байхгүй юу. Тэгээд одоо тэрнээс ч хоош хуулиуд өөрчлөгдөж байгаа ч гэсэн энэ гэрээ мэн өөрөө хүчинтэй хэвээрээ байна тий. Хуулийн заалтаараа бол оюут толгой 19%-ийг төлөх ёстой. Байгуулсан гэрээгээр л 5% төлж байгаа. Ороногийн хувьд бол 51% эзэмших ёстой. Төр. За энэ бол одоо хуулиараа заагдсан. Тэгээд энэ ураны одоо хууль чи өөр хуультай байхгүй юу? Тэгэхээр энэ ингээ 51% авах хэрэгтэй. Тэрнээс гадна ороно дээр бол 5% амнаат дээр нэмхэн. За 5% амнаат дээр нэмхэн өсөн нэмэгдэх амнаат гэдэг манай ашигт малтмлын хуулинд байдаг. Тэр заалтаараа бол 10% амнаат. Металл болгон дээр өөр байдаг. Амнаат мань өөрөө металл болгон дээр өөр. Тэр үнэ нь одоо $80 байвал 10%, $70 байвал 10%, $100 байвал 11%, 110 бол 12%, 130 бол 14% гэдэг ингээд нэмэгдээд явдаг. Яг уу тий одоо бодоод үзэхээр хуулиараа л зохицуулагдчих байх ёстой байтал ягаад өөр тогтцоод ингээд араас нь маргаа өрнөд хугацаа алдаад байт юм бэ л гэж. Тийм. Тэгэхээр нөгөө чинь бүх дэлхийгээр байдаг чинь манад одоо жишээлбэл би зүгээр оюутлогоо магтаж хэлж байгаа юм биш шүү тий. Одоо роногч гэсэн ялгаагүй. Шууд 10 тэрбум доллар гаргаад 20 тэрбум доллар гаргаад тэрийг хийчих боломжгүй учраас одоо чадах компанитаа гэрээ байгуулад манайх ийм зүйлийг хөнгөлж өгөө. Энэ гэрээ мань тэдэн жилийн хугацаатай гэдэг ингээд гэрээгээ доктортой барина хуулинд өөрчлөлт орсон ч гэсэн энэ бол хууль хамаагүй энэ байгуулсан гэрээ мань хүчинтэй гэдэг тэр хөрөнгө оруулагчдыг татдаг ийм л хэсэг юм.
Гэхдээ яг тэрийг хийхдээ их буруу зүйл зөндөө байгаа. Маш буруу зүйлүүд бол зөндөө. Чи ч гэсэн өөрөө их олоодаа ярьсан. Манайх одоо хүн болгон бараг шахуу ярьдаг учраас би энэ дээр нэгтгийг ахаал тэрийг тавтаад яриад ямаргүй байна л та. Тэгвэл орооныгийн гэрээн дээр одоо монголчууд нэлээд өндөр хүлээлттэй байгаа. Гэрээ зурагдах шатанда гэрээ хэлцээ яригдлаа. Эхэллээ бүр одоо ингээ манай төрийн тэргүүн Франц улсад очиод яригдсан асуудал одоо яагаад гацчихв? Геополитикийн шахалт байна уу? Үгүй. Гацсан зүйл байхгүй. За өмнөх байгаа алдаагаа давтахгүй тулд одоо Ирагийн одоо энэ оюутлогоо дээр хийсэн гэрээнийхээ алдааг давтахгүй тулд бүх ажлын хэсгүүд маш хурдтайгаар ажиллаж байгаа. За манай бол Урхаа яамн дээр, Сангийн яамн дээр, эдийн засгийн хөгжлийн яамн дээр, манай хэрэг хэрэглэх газар тий одоо холбогдох бүх газруудад боловсролын яамн дээр ингээд бүгдөө ингээ ажиллаж байгаа. За энэ бүх ажлын хэсгүүдийг чи хурдуулж одоо болохгүй шүү дээ. Хурд дайдаа өөрөө тэр одоо хурдан гэрээгээ хий. Энд чи өөрөө шинжээчийн дүгнэлт гарна, хөндлөнгийн бос хүмүүсийн гарна одоо ингээ олон жижиг ажлын хэсгүүд хуралдаж байгаа. Тэгээд одоо яавал ашигтай. За яг одоо оюу толгой шиг гэрээгээ хийх үү? Одоо 34% аваад тэрэнд нь оролцоод явах юм уу? Эсвэл амнаатаар өндөр тавиад тэрэнд нь л татвараа л өндөр авъя. За тэгээд бүх татваруудаа маш хэмжээгээр өндөр авъя. Эсвэл одоо оюутлогоо 34% нь оролцоод 34% чинь минийх шүү гэдэг зарчмаар явах юм уу гэдэг. Энэ хоёр хүчнээ орон арах байна шүү дээ. Манай яамны санал ажлын хэсгүүд бол ер нь бол татвараа гүйцэд том хэмжээгээр одоо тэр амнаатай 13-4%-аар авах нь зөвөө гэдэг байр суурьтай бол байгаа. Тэгэхгүй бол одоо 34% нь оролцсон. Тэр компани 34% шүү дээ. Тэр компани өөрөө ямар технологи хэрэгжилж байгаа юм, хаанаас зээл авах юм, хэдэн хувьтай авах юм, тэр хүмүүсээ яаж цайлнжуулах юм те, зардлаа яаж өсгөж байгаа юм. Тэр бүгдэнд нь хяналт тавина гэдэг бол айгүй хэцүү гэдгийг одоо хяналт тавьж чадахгүй ойлгохоо гэрэн дээр маргаантай байгаа. Нарийн технологиуд ашиглагддаг те, маш нарийн боловсон хүчин авч ашигладаг. Тэр хүмүүст ямар цайлуу өгөх юм. Тэгээд хаанаас тэр хөрөнгөө босгох юм. Тэр босгож байгаа хөрөнгө нь яаж одоо хүүтэй байх юм. Бид өөрсдөө одоо авж байгаа тэр 34% гэдэг юм уу 51% үнэхээр одоо хяналт тавиад бид нар өөрсдөө тэрэндээ зориулаад мөнгө гаргаж чадах уу? Ийм олон зүйлүүд бол байгаа. Түүнээс гацсан зүйл бол байхгүй шүү. Гацсан юм байхгүй юм байна. Оюу толгой шиг алдаатай гэрээ хийчих гэсэн айдас олон нийтийн дунд бол байгаа. Маш их байгаа. Олон нийтийн дунд ч байгаа. Манай төр засгийнхын доторч байна. Тийм учраас чамба хийх яг мэрэгжлийн хүмүүсийн үгийг сонсохыг хүсэж байгаа. Мэрэгжлийн хүмүүс маань ажиллаж штэ. Өчигдөрхөн манай хойд хөршөөс шатхуун эрчим хүчээр дарамтлж байгаа асуудал байгаа юу энэ гэрээтэй холбоотойгоор? Үгүй. Саяны шатхуун нэг хэсэг оны өмнөхөн одоо хордлоо штэ. Энэ бол өөрөө тухайн үед би их олон удаа хэлсэн тий. Одоо тэгээд тухайн үед яг намайг шүүмжлэл хийсэн болохоос тэр миний ярьж байгаа үгийг сонсох нь жоохон бага байсан л та. Иргэдч гэсэн тэр хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн тэр. Тэгээд би одоо бас сүүлд ингээд дүгнээд хэлэхэд бол тухайн үед бол 21 хоног Монгол улс хоригт орсон л баггүй. Хоригт орсон. Шатхууны хоригт орсон шүү дээ. Оросын холбооны улсаас дэлхийн нийтэд тавьсан хоригт манай улс хамаарсан байхгүй юу? Одоо ч гэсэн Оросын холбооны улс дэлхийн нийтэд хориг ахиад шинэ хориг тавьсан. Тэрэнд нь бид нэр хөөцөлдсөөр байгаад тэр хориг Монголд үйлчлэхгүй байгаа. Тийм учраас өнөөдөр Монгол улсад шатхуун одоо бүх зүйл хэвийн нийлүүлэгдэж байна. Ер нь бол яг би сайд баснаас хойш импортын шатхууны асуудалд бол маш нэлээд яхуур хандсан л та. Тэгээ энэ хүрээндээ бол Монгол улс ямар ч байсан өнөөдөр одоо энэ ондоо шүү дээ дизель болоод бензиний үн бол өсөхгүй. Хомсдлыг бол одоо хариуцлагын улирал эхлэх гээд нэг сарын л хомсдолд орох вэ гэсэн бас. Харин нэг сарын л савны нөөцтэй байхгүй манай улс. Та мэдэх бах. Нэг сар л савны нөөцтэй. Тэрнээс гадна шууд орохгүй гэж би хэлж чадахгүй. Хойд улс чи өөрөө ямар байдалд байгаа вүлээ. Дайн байлдааны байдалтай байна шүү дээ. Ийм байхад би шууд одоо зүгээр худалдаа авж байгаа одоо талын хүн одоо шууд тэр хүмүүсийн өмнөөс асуудалд орохгүй гэж хэлж болж чадахгүй. Гэхдээ дизель төрш болоод одоо манай хэрэглэгддэг бензиний хувьд бол үн өсөөгүй гэдэг та өөрөө мэдж байгаа. Стратегийн гол бүтээгдэхүүн үн өсөөгүй. Мах гурилны үн бол өссөн. Гэтэл бол бид бол үнээр л доктортой барьсан. Энэ харин манай одоо юу гэдгийг те манай яамны манай засгийн газрын харин нэлээд одоо ард иргэдтэй бол тэр их бужигнж байгаа үед үн өсгөөч гэдэг байдал над руу их ирсэн. Тэр нь бол
бүхэл бүтэн бараг сар гарan очирсан шүү дээ. Тэгээд би бол үнэ өсөхгүй энийг даван гарнаа. Өөр дээрээ бүх ачаалал авнаа гэд тэгэл өөр дээрээ авсан л та. Тэгээ энэ нь бол одоо гарч ирээд би очиргүй та нар битээ очирлооч гэ хэлэхлээр хүмүүс намайг одоо бензингүй багт чинь ямар солиотой юм бэ гэсэн байлаа. Гэхдээ очирлох тэр нийлгүүлэлтэд ирээд байгаа мөртлөө хүмүүс жоо айцтай байсан байхгүй. Тэгээ сайдын хувьд бол тэгж хэлэхээс арга байхгүй. Тэгээ монголчууд тэгээ дэлхийн стандарт аль хэдийн Евро 5 руу шилжчихэд байхад монголчууд дэлхийн стандартаас доогуур одоо шатах хэрэгжилж байна гээд байгаа. Энэ стандартыг та яг хариулъя би. Одоо та ингээ очиод 92 авахд хоёр сонголт байгаа танд. За Евро 2 ангиллын 92 бас байгаа. 2390 гээд. А Евро 5 ангиллынх нь 92 нь 2600 700 800 төгрөгөөр байгаа. Тэр яг сонголтын асуудал үү? Тий. Бид бол аваад ирсэн байна. Гэтэ манай ард иргэд бол хямдыг хэрглэж байна. Би бол тэгтээ буруутгах юм алга үнэхээр одоо наваг худлаа ирсэн бол та гараа шахаараа. Байгааг бол мэдчихээн л та. Тэр иргэд бол өөрийнхөө одоо амжиргааны төвшөндөө тааруулаад сонголтоор авчин. А энэ нийслэлд явж байгаа том маврын одоо хэдэн мянган автобус байдаг үлээ. Маш олон автобус байдаг ш. Энэ автобуснууд харин дэлхийн стандартын бензин хэрглэж болдгоо мүү л гэж асуугаад. Энэ бол тэгэл дизель шүү дээ. Дизель хэрглэж чинь зарим нь магадгүй Европтой англи хэрглэж байгаа. Гэтэ бид бол нэг хэсэг намайг сайд болохоос өмнө бол тэр нэг найруулдаг найрка гэдэг бол замаа алдсан байсан юм. Тэгээд орж ирээд би бол ямар бичиг явуулж байгаа гэхэлэр төрийн компаниуд. За хувийн компаниудыг би удирдах чадахгүй шүү дээ. Төрийн компаниуд Евро 5 ангиллын дизелээр тендер зарладаг байх ёстой. Энэ бол нэгдүгürt энэ уур амьсгал, ард иргэд, дээрээс нь машин тэрэг. Тэгээд Евро 5 тэр нь өөрөө хамаагүй хямд тусна. Би одоо ийм бичвүүдийг бол бүх одоо Эрдэнэт 5 толгой багнуур одоо манай уул уурхаан салбар шүү дээ. Бүгднгүүр нь одоо энэ Евро 5 ангиллын дизель түвшээр тендер зарлах ёстой гэдэг чиглэл бодлогыг өгч байгаа. Түүнээс бол нөгөө найрка хэрэглээд тэгвэл тэр нөгөө одоо зарим хүмүүс манай гих хэвлэлийн гишүүд ярьж байгаа шүү дээ. Энэ зам талбай, одоо энэ шомон, одоо энэ бохирдол гэдэг таны асууж байгаа бол үнэ. А тэгвэл тэр Trafigura компани найруулж байгаа бензин дэлхийн стандартад хүрэх үү? Хүрэхгүй шүү дээ. А гэтээ одоо лоббидод хууль батлуулсан хямд үнэ санал болгодог. Тий, тэрийг би бол мэдэхгүй байна. Тэ тэр лоббичсэн үгүй юу мэдэхгүй. Гэхдээ Монголд бол яг тас хоригдсон хууль бол байхгүй. За тэгээд ер нь бол зах зээл нь бол байна. За зарим компаниуд өөрхийн нөгөө бэлэн мөнгөгүй зээлээр хэрэглэгддэг тий одоо зарим уурхаанууд ч тийм байна. За ийм газруудад бол тэр компаниуд бол өгдөг юм хэлээ. Дэлхийн стандартыг нийцэх үү гэдгээр нь далимдуулаад одоо стандарт бусын найруулсан шатхуур нийлүүлж байгаа гэсэн үг. За тийм мэдэхгүй байна. Тэрийг би бол одоо стандартад бол хүрэхгүй юу гэвэл тэр Евротой английн стандарт бол хүрэхгүй. Аа тэгээд бусад асуултанд бол би хариулж мэдэхгүй байна. За шатхууны хувьд ийм хайгуулын тусгай зөвшөөрөл олголт юу ямар төвшөнд явагдаж байгаа вэ? Гадуур таныг одоо ингээд хятадуудад Монголын газар нутгийг зарж дууслаа гэсэн яриа яваадсан. Уучлаарай одоо би хятадуудад юу газар нутгийг зардаг Өмнөгов аймгийн газрыг баг Ганбаатар зарсан шиг тий одоо тэгэл нэг гадуурныхан байхгүй л дээ нэг хоёр хүн нэг одоо нөгөө нүүрсний асуудлаас одоо болоод надад хорсож байгаа ч гэдэг юм уу тий одоо тэгэл нэг хүмүүс нэг тийм худлаа одоо Ганбаатарын компаниуд энэ юу яадаг юм байна. Ямар компаниар дамжуулаад гэнэ үү лиценз эзэмшдэг юм байна. За хин нөгөө Чинбатаар дамжуулаад бас нэг лиценз эзэмшдэг юм байна ч гэнэ үү. Тийм юмнууд өчтөр марчтэр яваад байна лээ. Зүгээр нэг ганц хоёр зүйл хариулахад бол за уучлаарай. Би бол одоо үнэхээр за тэгээд амьдрал харуулна да. Надад бол үнэхээр тэр одоо өнөөдөр би ингээд мэдээлэлд ойрхон байна шүү дээ. За уул уурхаа болоод газрын тос. Энэ хоёр салбарт миний ойр тойрныхан болоод би миний үр хүүхэд миний ах トゥ хамаатан садна хизээж лиценз эзэмшихгүй хизээж бизнес тим бизнест орохгүй. За энийг зөвхөн баталгаатайгаар хэлчихье. Та сэтгүүлчнэр араас нь мөрдөөд баримт гаргаад ирэх юм бол би үнэхээр зүгээр огцорчход бэлэн байна. Тэр одоо баримтаа гаргаад за үнэхээр ийм биш дээ. Ганбаатар сайдаа та ингээ хардаа танаа одоо чиний эзэмшдэг компани ийм лицензтэй байна гэдэг юм бол тэгээд тэр 21 дугаар хороололд манайх ингээд оргил худалдааны төв
одоо их олон жилийн өмнө дөө газрыг аваад барьсан. Тэр газрыг авж байгаа компани нь тэр хөрөнгө оруулж байгаа компани нь тэр Чин-Бат ухаан одоо хувьцаатай байсан юм байлээ. Тэгээд тэр газрыг манайх худалдаж аваад тэрэн дээр нь объекттэй байгаа шүү дээ. Тэр объекттэй газар тэрийг аваад тэрэн дээр нь байшин барьж байгаа. Одоо та нар очиод харсан ч болно. Энэ чинь бол тэгэл байдаг л харилцаа шүү дээ. Би ямар тэр компани лиценз тэр юм уу надад ямар хамаагүй тийм. Тэгэхээр яг тэр мэрийг л нэг харчаал одоо ингээл нөгөө тэр оронд чинь бичгээр нь хийгдэж байгаа шүү дээ. Тэрийг л одоо хаанаас нэг хүн олж өгдөг юм уу? Эсвэл хаанаас олж авдаг юм тэгэл авчаал өн чин баттай хамааралтай юм байна. Одоо лиценз эзэмшдэг юм байж гэдэг юм уу. Тэ нэг тим юм өчтөр яваад илээ өөрхий. Тэгээд яг тэрэнд би хариулт өгч байгаа юм. Монгол улсын нийт газар нутгийн 90% нь тусгай зөвшөөрөлтөй болцсон гэдэг мэдээлэл хэр бодтой. Монгол улсын нийт газар нутгийн 3.4% нь одоо тусгай зөвшөөрөлтөй бол байгаа. За энэ бол та энэ мэдээллийг хаанаас ч очиад авч болно. Тэг 90% мөгдийг тим юм хийж байхгүй. Харин Монгол улсын нийт газар нутгийн 90% нь тэгээ биш 76% нь огт хөндөж болохгүй байлаа. За энэ ямар асуудал байна гэвэл 76%-ийнх нь 30% нь улсын тусгай хамгаалттай. Орон нутгийн тусгай хамгаалттай. Тэр нөгөө урт нэртэй хууль биш үү? Гол мөрний айсаа газар гэдэг. За тэгээд ойн бүс одоо бүх юмараад нийт газар нутгийн 76% нь хориотой. Энэ Монгол улс дэлхийд байхгүй хэмжээний хориотой шүү. Тэр хуулиа дагаж мөрдөж чаддгүй. Чадчихаа. Энийг бол би баталгаатаар хэлээ. Чадчихаа. Монгол улсын нийт газар нутгийн 3.4% нь өнөөдөр лицензтэй. Энэ лицензүүдийг нэгийг ч бий олгоогүй. Би олгодог ч хүн биш. Энэ 2015 оноос хойш уул уурхай сайд өтгөл уул уурхай яам лицензэд оролцдоггүй хуультай. Тэгээ өнөөдөр бол ашигт малтамлын хайгуулын тусгай зөвшөөрлөлийн асуудал сонгон шалгуулалтын хэлбэрээр явж байгаа. Энэ бол өөрөө Монгол улс дараагийнхаа оюу толгойг олох хэрэгтэй. Дараагийнхаа эрдэс 5 толгойг олох хэрэгтэй. Ийм их баялагтан бийжиж бид нэр 2-3 уурхай дээр тогтож шít. Тэгэхээр газрын хуур элементээ олох хэрэгтэй. Энэ чинь миний ажил шүү дээ. Би ажлыг хийх ёстой шүү дээ. Тэгээд дараагийн эрдэнэтэй олох хэрэгтэй. Хайгуултын тусгай сонгон шалгуулалтын тусгай зөвшөөрөл зохих хэмжээнд олгогдож байгаа. Хайгуулна шүү дээ. Тэрийг ямар орд болгоцсон юм уу? Эсвэл тэрийг ямар уурхай болгоцсон. Тийм зөвлөд бол байхгүй. Тэгээ гаргацсан байгаа энэ одоо томоохон лиценз тэгвэл бүр огт зөвшөөрлгүй бичил уурхай олборлогчид их байдаг штэ алтны. Тэрнтэй хэрхэн тэмцэж байгаа вэ? Цаанд уул уурхай яам мэрэж тэр бичил уурхай болоод тэр түгээмэл дарахцтай нэрийн дор алт олборлож байгаа, жонш олборлож байгаа бүх асуудлыг зогсоосон. Энэ хүмүүс над руу бас дайрж байгаа. Энэ одоо за энэ бичил уурхай нэртэй түгээмэл гэдэг янз янзын хулгай хийж байгаа. Ямар ч бүртгэлгүй, ямар ч татвар төлөхгүй. Ямар ч бүртгэлгүй, ямар ч татвар төлөхгүй. Дээрээс нь нөхөн сэргээлт хийхгүй. Тэр Баян хонгор аймагт нэг үүсцэн тэр нэг их хурлын дарга маргыг очиход зохион байгуулалтаар хийсэн бол бүгдөө хулгай хийж байгаа бичил уурхай. Бид нар бүр тэрийг нь очиод бүр газар дээр нь шалгаад энэ бол алтыг хулгайгаар ухаж гинэ гэдгийг баталгааж болцсон. Тэгэд хуулийн элтийн байгууллага шилжүүлсэн байна. Иргэдийн урлын төлөөлөгч сумын засаг даргатайгаа нийлээд ухаж гинэ гэд нэг та бас өмнө нэвтрүүлэгт ярьсан байсан. Тэр нь Баян хонгор юм уу? Тийм Баян хонгор гой балтай. Тэгээд одоо ганцхан Баян хонгор биш л дээ. Баян хонгор гой балтай гэдэг нэг юм алтны одоо сэлэнгч гэдэг юм уу те. Алт одоо бас судлууд ихтэй Монгол улсад газрууд байдаг шүү дээ. Энэ газрууд дээр бол сонгон шалгуулалтаар нөгөө хайгуулын компаниг сонгон шалгуулалтаар зарлах гэхэлэр хин нэгэн хүн эзэнтэй болчих юм байна. Би хулгайгаа хийж чадахгүй маань гэд сонгон шалгуулалтыг хүртэл бодлуулж байгаа асуудлууд бол байна. Тэгээ яг тэ намд над руу нэг ганц хоёр хүн сошиал дээр юм бичлээгээд би энэ хийж байгаа одоо асуудлуудаас буцахгүй шүү дээ. Тэ нэг хоёр хүн сошиал дээр юм бичээл үз. Энэ Ганбаатарыг гүтгэхгүй бичихгүй нэг ч өдөр байхгүй шүү дээ. Та зарим нь л олж харж байгаа баг. Моол болохгүй, сайл болохгүй, сайд хийн улс төрч байна гэж бол байхгүй шүү дээ. Энэ бол байд. Би бол нэг тийм эмзэглээд ч байдаггүй. Тэгээд нэг асуулт болгонд нь хариулт өгөөл хэвлэлийн баг хурал хийгээд байдаггүй. Та намайг анзаарсан байх гэж бодож байгаа. Би ер нь тэгээд сэтгүүлчээр цуглуулаад хэвлэлийн баг хурал хийгээл өөрийнхөө хувийн имийг яриад ч гэдэг юм уу. Эсвэл хэн нэгэн хүнээс буруу хайгаал тэрний буруу байна. Би яагаачгүй манай аж ахуйн нэгжүүд буруутаач гэдэг юм уу. Эсвэл одоо салбар дээрээ янз янзын гомдол яриад тэгээд хийдэггүй юм биш. Уртлын ажлыг энэ тэгээд цаг хугацаа л харуулна шүү дээ. Би хулгай хийж мөнгөтэй болоогүй. Би улсын нэг ч тендерт оролцож үзээгүй. Хүмүүс гайхдаг юм байл.
хөгжлийн банк ч гэдэг юм уу эсвэл одоо нэг барилгын бизнесээрээ ч оролцож байгаагүй юу? үгүй. Та судлаад үзэхэд болно. Гаргаад ирвэл би үнэхээр тэгээд уучлаарай дэвшгүй байсан ч болно. Ер нь бол манайх барилгын тендерт битгийл тэг хүнсний манайх ч бас нэг хөөрхий 2-3 салбарт үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Хүнсний, барилгын, тэр бичиг хэргийн ч гэдэг юм уу энэ цаас маас оруулдаг компани нэг ч тендерт оролцдоггүй. Тэр дэргүй өөрсдөө учраа олчж явах чинь тэр тендерт оролцож яах вэ? Хийх ажил тэр хүмүүс ажиллаад дийлэхгүй шүү дээ одоо. Ажиллаад дийлэхгүй гэж тэг өөрсдөндөө лай хурааж тэнд оролцох ямар ч хэрэг байхгүй. Тэгээд тендерт оролцлоо гэдэг тэр нэр нь тийм бизнес нэг давуу байдал үүсэх тийм мэдгүй хор хохирол очролдог байна. Манайх чинь нөгөө Доронтын Мардай ордон дээр хаан ресурс компанитай Монгол улсын засгийн газар олон улсын арбитрт шүүхтэлцээд ялагдсан. Оросын шахалтаар тэрийг Канадын хөрөнгө оруулсан компанийг шахаж гаргасан гэж харддаг. Тэгээд одоо энэ Мардай ордоо яах вэ? Хавдараад байх юм уу? Цөмийн энергийн тухай хуулиараа би түрүүн бас нэг танд нэг дурдаад өнгөрсөн ураны салбарын асуудал. Цөмийн энергийн тухай хуулиараа саяхан энэ бол энэ цөмийн энергийн тухай хуулинд өөрчлөлт орсон юм. 2010 оны үед байхад цөмийн энергийн тухай хуулиараа Монгол улс бол энэ цацраг идэвхт бодисын салбарт шууд төр 51% хүн төлбөргүй эзэмших хэрэгтэй. За энэ асуудал өөрөө нэлээд олон маргаануудыг дагуулж байгаа. За өмнө нь одоо энэ хууль гарахаас өмнө нь болоод ер нь бол тэр одоо лиценз зүйчдийг эзэмшиж байсан компани бол энэ заалтыг бол эсэргүүцдэг юм билээ. Энэтэй л холбоотой. Би дөрөв хэлсэн шүү дээ. Ашигт малтмлын хуулинд бол стратеги орд юу хэлж байгаа вэ гэхээр өнөөдрийн байгаагаар тэ хэрвээ хувийн хвшил одоо өөрийнхөө одоо хайгуул мөнгө гаргаад хайгаад олцсон бол төр 34 хүртэлх хувийг эзэмшнэ. Улсын мөнгөөр олцсон бол 51 хүртэлх хувийг эзэмшнэ. Юу цөмийн энергийн тухай хуулинд бол ерөөсөл 51%-аас дээш. Тэгэхээр энэ шал хоёр өөр ялгаатай байгаа. Тэгэхээр цөмийн энергийн тухай хуулинд бол ямар ашигт малтмал хамаарагдаж байна гэхээр уран хамаарагдаж байгаа юм. Тэгэхээр ураны салбарт гаргаж байгаа маргаан маань өөрөө тэр цөмийн энергийн тухай хуультай л холбоотой. Тэгэхээр энэ лиценз дээр одоо хөрөнгө оруулагчийг нь л хүлээж байгаа л гэсэн үг үү? Тий. Ер нь бол ураны салбарт явж исэн одоо тэр ихэнх төслүүд бүгдээрээ ер нь бол ихэнх нь байхгүй болсон доо. Яагаад тэгэхээр энэ гарсан хууль өөрөө их гой сонсогдож байгаа үстэй тий 51% төр ашиглана. Төр хүн төлбөргүй эзэмшнэ. Хизээч хөрөнгө оруулагч орж ирэхгүй гэж үү? За бараг л тийм. Энэ өөрөө ер нь бас зүгээр юмыг ер нь хоёр талтай болгож байгаа байхгүй юу? Их сайн сонсогдож байгаа үстэй их сайхан сонсогдож байгаа. Гэхдээ хөрөнгө оруулагч нар энэс үргэж байна. Энэ өөрөө энэ жишээ харуулж байгаа. Тэгэхээр бид нар бас юугаа гаргахтаа өөрсдөө чадах уу гэдгийг сайн бодоод хөрөнгө оруулагч талаа яаж үргэхгүй байх вэ гэдгийг бас сайн бодох хэрэгтэй. Газрын тосны салбарт ч гэсэн их хэцүү байгаа. Бид нар газрын тосны салбарт нэг 15 талбай ялгаад одоо дэлхийн одоо бүх улсад одоо энийгээ суулчлаа тендер зарлаж байгаа. Тэгээд одоо Петрочайнагаас өөр орж ирж байгаа компани бол байхгүй. Ер нь томоохон хөрөнгө оруулагчийг олон улсаас хайхтаа та хэд бас өөрсдөө энэ лицензүүдээ сурталчлаад явдаг гэсэн үг үү? Тийм үү, лиценз юу аах вэ? Энд чинь нөгөө манай энэ газрын тосны салбарт оролцооч гэж гуйж байгаа байхгүй хайгаа. Эхлээд хайна гэдэг чинь өөр. Тийм хайгаад олно гэдэг нь өөр. Дараа нь хааж өвшөөрлөө гэж шүү дээ. Эхлээд хээж өвшөөр. Тэр хээж өвшөөр бол хүн чинь ингээд ухаад авахгүй шүү дээ. Зөвхөн өрөм тавиад ч юм уу судалгаа хийгээд онгоц нисгээд явна гэсэн үг. Тэгэхээр тэр хээж өвшөөрлөг авцсан дараа хааж өвшөөрөл болгоход төр яаж оролцох вэ гэдэг чинь шал өөр асуудал шүү дээ. Газрын тосны салбарт биднэрт яагаад хөрөнгө оруулагч хэрэгтэй вэ? Өнөөдөр газрын тосны үйлдвэр баригдаж байна. Тэр газрын тосны үйлдвэрийг түүхэн үедэр хангах хэрэгтэй. 1.5 сая тонн биш сая 500 мянган тонн одоо газрын тос хэрэгтэй шүү дээ жилдээ. Тэгээ хаа байсан Доронтын маттаас татна гэхээр хол. Тийм. Нэгдүгээрт хол, хоёрдугаарт манай тос жоохон одоо хүнд одоо энэ нөгөө Дубай одоо юу гэдэг юм те одоо Эмират одоо Сауди Арабийн энтрих шиг ингээд сайхан оргилждаг тийм хэмжээний биш л те манайх нэлээд гүнд байгаа. Цаашдаа бол бид газрын тосны салбарт бол томоохон хөрөнгө оруулагч үнэхээр хэрэгтэй.
Цагтаа бол одоо энэ PetroChina, Dongxin гэдэг энэ компаниуд чинь бол бараг 1.2 сая тонн, 1.5 сая тонн одоо түүхий газрын тосоо экспортлж исэн бол одоо 400 мянган тонн болоод буус. Шалтгаан нь бол олон талаас нь мэрсээр байгаад энэ компани гол хөрөнгө оруулалтаа Орос руу шилжүүлж байгаа юм байна. Тэгээ бид одоо тэгэхээр одоо газрын тосн дээр хөрөнгө оруулагч олохгүй бол газрын тосны үйлдвэр маань ажиллахад хэцүү болж байгаа юм байна шүү дээ. Тийм яг ажиллаж болно л да энэ чинь нөгөө түүхийгээр нь тосоо авчирал одоо нэр нь шүү дээ. Одооных шиг бэлэн бүтээгдэхүүн импортлохгүйгээр түүхийгээр нь аваад нэр. Тэгэхээр газрын тосныхоо энэ үйлдвэрийг үнэхээр одоо энэ түүхий эдтэй байлгахын тулд биднэрт одоо хөрөнгө оруулагч хэрэгтэй шүү дээ. Хэрэгтэй байгааг та харж байгаа шүү дээ. Бид бусдаас үл хамаарсан байхын тулд хил хаачлаа гэхлээр энэ Монгол улс чинь өнөхөр 21 хоног л болоход бид сая юу болов? 21 хоног л одоо нефтийн бүтээгдэхүүн Монгол руу экспортлох байх бид өнөөдөр дотроо юу болов те? Тэгэхэд чинь одоо ингээд хойд хоёр урд туршид чинь ямар ч асуудал үүсч болно шүү дээ. Тий, одоо ингээд дэлхийн геополитикийн асуудлууд хурцтаж эхэлж байна шүү. Тэгэхээр манайх ганцхан сарын 30 хоногийн л шатхуун хадгалах нөөцийн савтай гэхээ тэр нөөцийн саваа хэсгэж болдоггүй юм уу? Нөөцийн саваа. Одоо Солонгос улс жишээ нь далайд ороо нөөцийн саваа хадгалдаг. Тэгэхээр тийм урт хугацаагаар угаасаа хадгалах боломжгүй байдгийг энийг нэгдүгээр эрсдэлтэй, хоёрдугаар дууршилт ч гэдэг юм уу те одоо энэ нөгөө чанар мандрын асуудлууд бол байдаг. Тэрнээс гадна тэр чинь эргэж байгаа мөнгө төгрөг нь бол маш их шүү дээ мөнгө нь. Тэ одоо манай зах зээл дэгэр жижигхэн ч гэсэн 2.2 тэрбум долларын жилдээ газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байна. Тэгэхээр тэр газрын тосны бүтээгдэхүүнийг тэнд одоо манайх үйлдвэртэй болж байгаа нь бол маш зөв. Одоо энэ чинь эдийн засгийн асуудал ярихаас гадна улс гэж байгаа учраас геополитикийн асуудал шүү дээ. Тийм учраас газрын тосны үйлдвэртэй болох нь зөв. Монгол улсын ерөнхийлөгч энийг санаачлаад хийж байгаа. Тэгээ энэ бол одоо маш алсын хараатай зөв бодлого. Гэтэ бид энэ газрын тосны үйлдвэрээ манай одоо яамны үүрэг бол ядаж түүх үе дээр нь хангах үүрэгтэй. Тэгний тулд бид олон улсын тендер зарлаад байгаа. Тэрний дунд бид одоо хөрөнгө оруулагч хайж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ энэтхийн талаас ч гэдэг юм уу нэг зарим нэг компани бол сонирхдаг. Гэхдээ бол оруулж байгаа хөрөнгө нь PetroChina-гийн хувьд бол харьцуулахад бол маш бага мөнгө. PetroChina компани бол хятадын төрийн өмчөд CNBC гэдэг компани бол охин компани шүү дээ. Маш том компани байл. Гэхдээ одоо бид бол уул нь бол одоо ганцхан хятадаас үл хамаарсан байгээд бүх улсад зарлж байгаа юм. Гэхдээ манай газрын тосны чинь тендер чинь бол роялтиг аавна. Бүтээгдэхүүн авах гэрээ бүх татварууд аавна. За энийг ингэ сонсцсон айл бол орж ирэхгүй байхгүй. Тэгэхээр Оросын холбооны улс гэдэг юм уу бусад одоо энэ одоо булангийн улсууд гэдэг юм уу энэ улсууд яадаг вэ гэхэлэр нөхцлөө маш тийм хөнгөн тавьдаг. Яг зөв. Манайш ингэ бүх асуудлуудыг ингээд орилтын аавна. Гэхдээ бас татварын маргаантай байгаа юм. Тэр та бас түрүүн асуусан тэр PetroChina-гийн татварын маргаан бол нөгөө одоо нэг засгийн газар хооронд нэг гэрээ байгуулсан багхгүй засгийн газар бөөр тэгтээ дээр үеийн гэрээ. Тийм. Тэр бол тэрийг Америкийн компаниас хятадын компани худалдаад авцсан. Тэр Америкийн компанид тэр гэрээгээ бол хүчинтэй байна гэж үздэг. За тэр хүмүүсийн ярьж байгааг би бол бас зөв гэж бодож байгаа тийм. Одоо тэр үнэхээр одоо тэр гэрээ бол байгаа юу байгаа. За тэгээ энэ олон улсын гэрээ юу мөн үү гэдэг холон маргаанууд явдаг. За энэ дэр бол эдийн засгийн яам одоо сангийн яамнууд сайн хариулах байх гадаад харилцааны яам ч юм те. Тэгээд тэрэн дотор болохоор нэг талбай нь одоо роялтитэй нэг талбай нь роялтигүй байхгүй. Тэгээд тэр роялтиг авдаггүй бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр бол үнэхээр Монголын талд тийм ашигтай байшил юу үнэхээр харагддаггүй. Тэр бол үнэн. Тэгэхээр тэрийг засах хэрэгтэй. Засыг гэхлээр хөрөнгө оруулалтанд цухтаад идэг. Бүгдөө ингээд цухтаагаад идэг. Гэхдээ энийг хэвээрээ байлгах гэхлээр Монголын талтай хөрөлтөө. Үнэхээр одоо яах вэ? Одоо өөр хөрөнгө оруулагч ингээд араасаа цувцсан бол одоо за уучлаарай. Бид нэр дараагийн хөрөнгө оруулагчтай өгнө гэдээ одоо явах боломжтой тийм. Тэгэхээр чадвартай мөнгөтэй тэгээд технологитой тим компаниуд нь үнэхээр орж ирэхгүй байна л да. За баярлалаа. Бидэнд цаг гаргаж нээлттэй ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Урьж ярилцлаганд оролцсонд баярлалаа. Танд бас амжилт хүсье. За баярлалаа.